Энэ бол нийтийн дайсны тухай түүх. Автын инженерүүд болон боксчдыг үгтэл айлгадаг элүүдэлжин тамирчны хөдөлгөөнийг удаашруулдаг шиг автомашины шатхуун хэрэглээг нэмэгдүүлж чадлыг бууруулдаг. Харамсалтай нь автомашиныг гүйлтийн зам дээр турааж болохгүй юм да. Их бие хүчтэй бас хатуу байх хэрэгтэй. Хүчтэй байснаар аюулгүй болж, хатуу байснаар жолоодлого тогтвортой болно. Бид Sky Active-ийн хүрээнд их биеийн хатуулагыг 30%-аар нэмэгдүүлж, аюулгүй байдлыг дээд зэрэгт барьж, жинг 8%-аар бууруулахыг зорьсон. Үүний тулд илүү хүчтэй, хөнгөн, чанаржуулсан ганг ашиглаж, ослын үед дөргөлт рамын зөвхөн нэг хэсэгт биш, бүх биед чигт тархаж байхаар их биеийн геометрийг сайжруулан өөрчилсөн юм а. Их бие хөнгөн, явх анги шалмаг бөгөөд тогтвортой байх хэрэгтэй. Жолооны хүрдний арааны харьцааг нэмэгдүүлснээр хурд бага үед жолоо хөнгөн болж, Европ хэм маягийн урд тэнхлэгийн ачаар өндөр хурдтай үед жолоодлого тогтвортой болсон юм а. Та хурдны зам дээр ч намблаг явах боломжтой. Арын тэнхлэгт амортизаторын өнцгийг өөрчилж, тэнхлэгийн холбоосуудыг сайжруулснаар донслогоотой замын явалт зөөлрч, доромжлох үеийн дайвалзах хөдөлгөөн хязгаарлагдсан. Бүхнийг цагаан хуудснаас бодлогын ачаар бид энэ том амжилтанд хүрсэн юм шүү. Ихэнх үйлдвэрлэгчид явх анги болон их биеийг өөр салбарт өөр улсад хийснээс үүдэн салангад байдлаар хийгдсэн эд ангиуд хоорондоо эвлэхгүй байх нь олонтой. Харин манай их биеийн болон явх ангийн инженерүүд нэг газар хамт ажилладаг учраас бидэнд алсаас тохиролцох шаардлага огт гардаггүй юм. Их бие дээр шинэ эд анги суулгаж, түүн дээрээ явх ангийг байршуулснаас их бие дээр өөр дээр нь шууд суулгасан дээр байдаг юм. Ингэснээр тогтворжилтыг муутгахгүйгээр явх ангийн жинг 14%-аар бууруулах боломжтой. Бид энэ мэдчлэн гайхалтай тоон үзүүлэлтэд хүрч, жинг бууруулж, шатхууныг хэмнэж чадсан билээ. Гэхдээ тоо бүгдийг илтгэдэггүй шиг, Маздагийн жолооч нар жолоодоход ч сайхан автомашин хүсэж байгаа. Мэдээж энэ хүсэлж биелсэн. Ухаалгаар сэтгэж, шинийг бүтээж байгаа инженерүүдтэй үнэхээр их талархлаа. Харин боксчдоо гүүгээд угаарай. Mazda Sky Active технологи. Ирээдүйн жолоодлого одоо л эхэлж байна. Бид Mazda-г бүтээж байна. Харин та юу жолоодож байна вэ?